Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургууль 6 төрлийн мэрэгчлэр эсэлт авч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ирээдүйгээ бүтээ хүлэг резиденс борлуулалтын албаны утас 99 6 40 50 88 63 49 49. Та бүхэндээ өрөө мэндийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орны нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир төлөвлөгч Шамбат. Хөтлөгч Чанцалд улам ажиллаж байна. За тэгэхээр нэвтрүүлгийн эхэнд өнөөдөр хүрэх мэдээллийн товчийг танилцуулъя. За тэгээ өнөөдөр та бүхэндээ романс заллингийн тухай танилцуулахаар бэлдсэн байгаа. За мөн Солонгост 1 сар ажиллаад ер нь хичнээн вооны цалин авдаггүй гэсэн постыг бас онцлохоор бэлдсэн байна. За миний мэдээллийн хувьд Солонгосын дай хэлсэн өдөр гоёуднууд баярлах нь зохимжгүй гэсэн мэдээлэл байна. За мөн постын хувьд 2 өдрийн дотор 400 сая вон Солонгос руу гараад явчихдаг гэсэн постыг онцлох болно. За өнөөдрийн онцлох видеоны хувьд за Канам стайл дугаар алдартай сайттай холбоотой сонирхолтой баримтуудыг бол хүргэх болно. За мөн нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран ажиллаж байна. За мөн ирээдүгөө бүтээ хүлэг резиденс утхан хамтран ажиллаж байна. За тэгэхээр нэвтрүүлгийн ихэнд цагаан харын мэдээлэл хүргэдэг байгаа. Цэжүүд 30 эмтэй базарын үйлрэг, бусаад 23 эмтэй үйлрэг байгаа юм байна. За яг одоо сүүлд нэмэх 24 эмийн дулаан, өнөөдөр өдөртөө 24, шөнөдөө нэмэх 21 эмийн дулаан. За дуу цахилгаантай бороотой гэж харагдаж байна. Энэ борооны үйлрэл бол эхэлсэн байгаа. За үргэлжлүүлээд та бүхэндээ ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хашаар бүгд найрамд Солонгос улсын вон 2 төгрөгдөж мөнгө, бэлнээр авах нь 2.26, бэлэн бусаар авах нь 2.34, зарах нь 2.46 тай байна. За вооны анш өчигдрөөс 2 мөнгөөр бол буурсан харагдаж байна. За тэгэхээр нэвтрүүлгийн ихэнд бас сонь сайхнаа хуваалцдаг байгаа. Хөтлөгч Чимбат ухаар маань болон сонсогчдоор маань сонь сайхан юу байна да? За сонь сайхан үйл өнөөдөр ялч нэг ганц сонь сайханд гадуур тэгээд өглөө сургалт байсан. Сэтгүүлчдэд зориулсан зэгцтэй сэтгэх сургалт гээд зарыг нь бол чанцаа олж өгсөн. Тэгээд өнөөдөр очиж сууж үзсэн бас сонирхолтой юм байлаа. Зөвхөн сэтгүүлчд гэхээс ер нь хүмүүс яагаад зэгцтэй сэтгэх тухай багшийн хувьд бол нэг тийм туршлагатай бас настай дуу тийм багш байсан. Тэгээд ер нь хүн одоо энгийн асуултууд асуугаад одоо хүн яагаад хоолдог вэ гэл тиймэрхүү зүйл асуугууд идэх гэж гэдэг юм. Ингээд юм асуугууд яг нэг лавлаж тодруулж асуугаад тэгж их яваад байсан. Тэнгүүд яалтч нэг хүн бодоод илүү тийм логиктэй ч юм уу илүү зэгцтэй сэтгэх талаар тийм сургалтаас надад их таалагдсан. Тэгээд харамсалтай нөгөө нэвтрүүлэг бас байсан болохоор яг эхний хэсгийг суучаад тэгээд үлдсэн хэсгээ бол сонсож чадаагүй тэгээд талын нь сонссон. Гэхдээ ер нь бол их таалагдсан. Ер нь ямар хэрэг хүмүүс очсон байсан? Сэтгүүлчд очсон байна уу дийлэх нь? Тий, 10-аад хүн байсан. Тэгээд ер нь бол угаасаа тэр өрөөнд гэсэн жижиг юм байлээ л дээ. Тийм хүмүүс зориулсан үе үе сургалтууд бол явуулдаг юм байлээ. Хоорондоо бас танилцаад энэ хүнд ажилтдаг сэтгүүлч нар байсан. Уг нь атсан бол гоё л байсан. Тий, надад бас таалагдсан. Гэхдээ Монголд бас хэрвээ ажиглаад байвал өглөөгөр ч юм уу юмруу сургалтууд бас байдгийн юм шиг санагдсан. Тэгэхээр яг хөө тэн дээр бас нэг ажиглалтын зүйл гэх юм бол би өмнө одоо Питер Моро за худлаа ярьж шүү. Нэрийг андуурсан шүү. Нөгөө хиний банкны үнэтэй андуурах чинь нөгөө Францд Монгол хэлтэй хүн байдаг штэ. Тэр хүн сэтгэл зүйн сургалт гэж зохион байгуулж байхад яг Франц хүний онцлог гэхээр хичээлээ эхлэнгүүд цөөхөн хүмүүс байсан ч хамаагүй цаг нь болчихгоо. За одоо жижигүрт үүдний жижигүрт хэлээд хүн битээ оруулаарай гэд ингээд шууд эхлүүлж байсан. Тэгээ Монголын одоо яг бусад юун дээр гэх юм бол хүмүүс хоцорсон гэсэн би өөрөө гэсэн баг зэрэг хоцорсон л та. Тэгээд ингээд оруулаад тэгээ нэрээ орохтой яг тэрүүн шиг одоо хандвал яах вэ гэж яг дараагийн удаа гэд энэ талаас монголчууд болохоор би нэг жоо харж үзээд оруулцдаг ч юм уу ийм тал харагдчихсан. Тэгээд бол гадаад хүмүүсийн бас ялгаа тэр байна даа гэж санагдсан. Чамаар сонь сайхан юм байна. Тэгээ би бас сургалтын суусан. Гэхдээ тэр нь өдөр байсан л та. Тэг өдөр байсан болохоор өглөө нөгөө нь тэр сэтгүүлч нарын юунд сургалтанд сууя гэж одоо бүртгүүлсэн. Гэхдээ ялцчихгүй өглөө ажилдаа байсан учраас амжаагүй. Тэгээ энэ тэнд бас юу саяны Чимбай хэлдэг шиг нэлээд сонирхолтой сургалтууд манай Монгол зөндөө байдаг юм л. Тэгэхээр интернет сошиалаар хайж үзээд Монголд гэлтгүй Солонгос ч гэсэн миний санджаагаар Солонгос баристагийн үнгүү сургалт болж исэн. Тэгээ Чимбай бас хэлжсэн шүү дээ. Солонгост хахад ийм хэлний сургалтууд байдаг гэл те. Гадаад ажлыг дэмжих төвөөс санаачлан гаргадаг гэх. Тэгэхээр ийм үнгүү сургалтанд суух нь бас айгүй давуу талтай
юм байна. Тэгээд ерөн сүүлийн үед тийм үнгүү сургалтуудыг нэлээд сонирхоод сууж байгаа. Өнөөдрийг болохоор би цагийн ажил гинэ сайн дурын ажил хийж эхэлж байгаа гэсэн шүү дээ. Уран зургийн галерейд хийж эхэлж байгаа. Тэгээд тэрнтэйгээ холбогдлолтойгоор сургалтанд суусан. Тэгээ аюу гой сонирхолтой байсан. Бас нэлээд уран зургийн талаар мэдлэгтэй болох байх гэж бодож байна. Тэгээд өдөр бол их гоё очичоод ирсэн байгаа. За нэг иймэрхүү сантай энэ тэгээ сонсогчдоор маань сонь сайхан байвал битээртэй хуваалцаараа санаа хэмжигдэр сонсогч маань энд нэмэх 27 хэмтэй нартай бөгчим өндөр байна гэсэн байна. Өнөөдөр бас Солонгост борооны улирал эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр борооны улирал эхэлж байгаатай холбогдуулан бүгдээ бас шүхрээ авч гараад. За гэтээ яалтчгүй одоо зарим нь баг солих хувцас авч яваараа гэсэн өглөө нь пост харж байсан л та. Тэгээ нэлээ бороотой үед бол нэрээ солих хувцас авч явах нь зүгээр санагдсан. Магадгүй одоо яг ойрхон дэлгүүр оруулчихсан арай өөр л бах л та. Гэхдээ ажилдаа явчаад эргээд ирэх гэдэг юм. Энэ замдаа яг нэг шүхртэй явж байгаа хүмүүсийн хувьд бороо аягуулсан солонгосын борооч нэгсэн хажуудлаас бөөрийн хажуудлаас ороод идэв чинь хацар мацны хажуудлаас ороод идэх санагдаад. Тэгэхээр хувцас өнөртэй бол бас нэрээ зүгээр юм шиг санагдсан. За Бат сайхан Цэдэн дамб маань би Ховд аймгийн Булган суманд байна. Одоо энд их халуун байна. 39 эмтэй гэсэн биш үү? Нэмэр 39 үлдсэн биш. Бас их чанга шүү тий. Тийм байна. Заяа мөнгө заяа орой мэндийг хүргье бүгдд нь гэсэн байна. Орой мэндийг хүргье. За тэгэхээр эхний мэдээллийг хүргье. За эхний мэдээллийг би сонсогчтойгоо холбогдоод манай сонсогч бас тодорхой хэмжээний залиланд ингээ өртөнгөө алдаад тэгээ энийг бас солонгостойгоо монголчууд маань тодорхой хэмжээний сануулга болгоод мэдээг болгож хүргээч гэж нэлээд дээр санал болгосон юм. Тэгээ би яг мэдээлэл бол хүргэх гэж явсаар агаад өнөөдрийг хүргэсэн байна. Өнөөдөр бас онцлог гэж бодлоо. Манай Монгол ч гэсэндээ романс заллин гэж бас нэлээд гараад байгаа. Тэгээд сонсогчд маань сонссон баг тий. Гадаадд амьдардаг мөнгөтэй айгуу гой залуу байна гэдэг эмэгтэйчүүд рүү чатаар бичээд тэгээд шууд ингээд мөнгө төгрөг нэхгүйгээр 1-2 сарын турш одоо хайр дурлалын холбоотой тий дотносох байдлыг найз шиг ингээд бичиж жагаад 2-3 сарын дараанаас эхлээд тодорхой хэмжээний мөнгө одоо авч эхэлдэг байгаа. Тэгээ энэ заллинд манай Монгол эмэгтэйчүүд тодорхой хэмжээнд нэлээх орж ах шиг байна. Тэгээ би өнөөдөр интернетээс монгол хэл дээр бас романс заллингийн хохирогчтой холбоотой мэдээллүүдийг хайж үзсэн. Нэлээд хэдэн хайлт мэдээллүүд гарч ирсэн л дээ. Солонгост бас ийм төрлийн заллин байдаг. За манай сонсогч болохоор ямар төрлийн залиланд өртсөн над руу чатаар нэлээ урт юу явуулсан л та. Тэгээ би товчхон тайлбарлаад явуулъя. За энэ сонсогч маань анх солонгос дахь танилцах аппликейшн татаж аваад суулгасан байна л та. Тэмдэж танилцах аппликейшн бол бас байдаг л нэг аппликейшн шүү дээ. Тэгээд одоо хүн болгон л хүмүүстэй зарим нь бол би жишээлбэл хилээ сайжруулах үүднээс танилцах аппликейшн татаж аваад солонгос хүнтэй чаталдаг байсан хойд сайн хэл мэдгүй байх үедээ. Тэгж хилээ сайжруулдаг байсан. Тэгээд манай сонсогч бас танилцах аппликейшн татаж аваад тэгээ нэг хүнтэй танилцсан чинь тэр хүн какаоор ID-гаа солилцъя гээд. Тэгээ би тэгээ какаоор ID-гаа солилцсон байна л да. Тэгээ айдаар солилцсны дараа өөрлөө нэм линк явуулсан. Чи энэ линкээр ингээ юм татаад авчгаа. Тэгээд ярилцахад илүү амар болно гэж хэлсэн гинэ. Тэгээд энэ линкээр нь ороод юм татаж авах гэсэн чи ерөөсө болохгүй байсан байна л да. Тэгээд за ерөөсө татагдаж авч чадаагүй байна гэсэн чинь энэ нь болохоор хакерддаг аппликейшн байсан юм байна. Одоо аппликейшн гэсэн үг. Тэгээд тэрийг нь санамсаргүй мэдхгүй татаад авцсан. Ингээд тухайн хүний утсан дах бүх зургийг ингээд авцсан юм байна. Тэгээ бүх зургийг нь авангуудаа том хүний одоо насан туршийн кинон дээр өөрийнх нь царайг нь ингээд нийлүүлж холбонгуудаа сүрдүүлж хэлсэн гинэ. Би одоо ингээд утсан дээрээс нь бүх утасны дугаарыг нас хуулаад авсан юм байна. Тэгээд өөрөө ч одоо утсан дээр байгаа бүх хүнлүү энэ чиний бичлэгийг одоо явуулнаа гэж сүрдүүлж хэлсэн гинэ л дээ. Тэгээд надад одоо хэдэн цагийн дотор 2 сая вон үг 3 сая вон үг гэж сүрдүүлж эхэлсэн гэж байгаа. Тэгээ энэ хүний хувьд бол бас л ингэ сандрын штэ тий. Тэр утасны дугаар дээр ч мэдээж таньдаг дотны бүх хүмүүс нь байгаа штэ. А хэдийгээр тэр хүн өөрийнх нь яг бичлэг биш тий. Одоо фотошопоор ингээд холбосон ч гэсэндээ аюу эвгүй штэ тийм ээ. Одоо миний хувьд ч гэсэндээ 90 миний тийм бичлэг энийг дүгнэг бол би бол аюул сандрах баг. Тэгээ энэ хүний хувьд нэлээд сандраад яахаа мэдгүй аюу хэцүү байдал орсон юм байна л та. Тэгээ цагдаад мэддэггүй яах вэ гэж бодож хагаад цагдаад ерөөсөө сүултээ мэдэгдээ. Гэхдээ хамгийн гол нь хүн магадгүй одоо энэ хүн сүрдүүлчихэд уцтаад чимээг болчвол бас хүн тайвших хугацаагүй шүү дээ. Гэтэл энэ этгээдүүдийн хувьд 10 минут 5 минутын зайтал ингээ байн уцтаад исэн юм байна л да. Тасралтгүй өөр дугаараас. Тэгэхээр ямар ч юм утсаараа өөр хүн лөө холбогдох те би бишээ гэж мэдэгдэл хийх юм боломж байхгүй ингээд дуудлага ирээд исэн. Тэгээ сүултээ орой болоод за ерөөсөө цагдаагийн газар очио гэд. Тэгээ цагдаагийн газар очисон юм байлээ. Тэгээ энэ хүн маань тухайн улстай гадаад улсын иргэн гэсэн үг шүү дээ те Монгол улсын иргэн маань. Тэгээ цагдаагийн газар очисон чинь цагдаагийн газар ажил ийм доо заллан маш их гарч байгаа Солонгост. Тэгэхээр чи наад утас руу одоо юмартаач мөнгө шилжүүлээгүй чи сайн байна. Ерөөсөө мөнгө шилжүүлж болохгүй. А хэрвээ мөнгө шилжүүлэх юм бол эсэргээр одоо чамаас те торгуул ногдуулдаг гинэ. Тэгээ танихгүй те хүний данс руу ингээд мөнгө шилжүүлсэн байж гэдэг юм уу. Тэгэхээр ямар
хаттай ч байсан мөнгө шилжүүлж болохгүй гэсэн маань. Гэхдээ энэ бичлэг нь бол хүмүүс рүү бас явуулсан юм байна л да. Эдэн хүмүүс рүү тэгээд нөгөө хүмүүс нь гайхаад юу болоод байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ гэд. Тэгээд ийм төрлийн заллан бас Солонгост айгүйх болдог. Гэтэл нөгөө хүмүүс бас санаа зовдөг ч юм уу яадаг ч ингээ пост болгож юусоо оруулдаг юм байна. Тэгэхээр манайхан бас ингээд энэ тэндээстэй линк хэрэгж байдаг юм уу? Утасны заллангууд бас их байдаг штэ Солонгост voice phishing гэдэг утсаар ингээд хямдрал зарлалсан байна. Энэ линкэн дээр дарах юм бол хямдралын тэр сайт руу орно гэсэн тийм линкүүд ч ихсэн хэрдэг. Тэгэхээр линкэн дээр юу битгий дараарай. Тэгэх юм бол одоо хакер аппликейшнаар дамжаад таны утсан дээрх бүх мэдээлэлтэй одоо бүх зургийг татаж аваад хувийн бүх мэдээллийг нь аваад ингэж сүрдүүлэх бас тохиолдол байдаг юм биш үү гэдгийг өнөөдөр нэвтрүүлгээр бас хүргэе гэж бодлоо. Надад бол нэг наадах чи өстой сонсож байгаагүй маань ягаад гэвэл зүгээр аппликейшн ашиглаад хэлний бэлтгэл байх ч гэдэг юм. Ер нь солонгос хүмүүстэй танилцаж хэлээ сайжруулах гэдэг зөвлөгөөг бол маш олон хүмүүс өгдөг. Тэгэхээр тиймэрхүү байдлаар аппликейшнууд ашиглаж исэн удаач байгаа. Одоо ID-гаа солилцож исэн тохиолдлууд зөндөө байгаа. Тэгэхээр яг ингэж яагаад бас одоо өөр юмар харилцъя гэдэг ч юм уу. Энэ бол бас нэг шинэлгэл бас арга юм байна л да. Тэгэхээр ялтчгүй сонсогч нар маань бас одоо найз нөхдөдөө бусд хүмүүстэй хэлж сануулахгүй бол энэ бол нэлээд хүмүүсийн хувьд өртөж магадгүй юм бол одоо юу гэж арга байна штэ тийм. Гэхдээ би үнэхээр одоо итгэвгүй өртөхгүй гэж бодож байгаа ч гэж магадгүй. Гэхдээ заллан ч дотроо их ангилалтай. Би уг нь хэлжсэн те хайртай дотны хүмүүс ч одоо ингээд найз залуучин ч байдаг юм уу, ээж аавчин ч байдаг юм уу, бүр ингээд осолд орцсон байна, амар болцсон байна. Одоо яг эмнэлэг дээр чи мөнгө шилжүүлэхгүй л болохгүй байна гэд. Тэгээ яг мэдээж тухайн хүнтэй одоо ах дүү цаадан чи ийм болцсон байна гэд. Тэгээ яг өөрөө залгая гэхээр магадгүй тэр хүн завгүй болоод утсаа авахгүй ч болно шүү дээ тий. Тэнгүүд миний толгойд яана үнэхээр л одоо гимтэлтэр эмнэлэг дээр байгаа юм байна гэж бодоод залланд өртсөн бас хүмүүс зөндөө байдаг л та. Тэгэхээр заллан маань өөрөө олон төрөл үүдэг. Тэрнээс өөрийгөө гол нь урьдчилан сэргийлэх. Тэгээ хэрвээ таныг сүрдүүллээ гэхэд цагдаагийн байгууллагт бас мэдэгдэх шаардлагатай байд юм биш үү? За тэгэхээр манайхан бас анхаарал тавна үзье. Миний танилцуулах мэдээний хувьд бас сонсогч маань над руу явуулсан байгаа. Одоо энэ мэдээллийн хувьд гал эхлээд танилцуулж 6 сарын 24-өөс 26-ны хооронд одоо Солонгост бас усан бугаар байлдаг юм сайхан фестивал болдог байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол 6 сарын 24-өөс 26-ны хооронд Сөүл, Чамшил, Чонгоп, Ундуунжанд бол болох юм байна. За энд бол тайз засаад тэгээд энэ хүмүүс ингээ усаар байлдаад ерөнхийдөө тэр халуун өдрүүдийг бол давж гарах тийм нэг сайхан фестивалуудын нэг байдаг. Тэгээ энэ мэдээлэлтэй холбоотойгоор гэх юм бол надад өөр анхаарал татсан мэдээ гэх юм бол одоо Ёнсон их сургуулийн хаврын баяр гэх юм уу те сургуулийнхаа фестивал баяр бол байсан юм байна. Тэгсэн чинь яг энэ 6 сарын 25-ны өдөр бол одоо 2 солонгосын дай эхэлсэн. Одоо 72 жилийн одоо энэ дурсгалтай юм өдрөө тэгэхээр ийм баярын өдөр оюутнууд ингэж баярлаад тий наадам хийгээд тахна зохисгүй гэж бол шүүмжлэл маш их гараад эцэст нь бол энийг бол цуцалсан юм байна. Тэгэхээр яг энэ дээр хоёр төрлийн бас тийм хүмүүсийн одоо сэтгэлгээ одоо хоёр төрлийн одоо хуваагдчих хоорондоо бас сошиалар нэлээд маргаалтсан гэж байгаа. Энэ дээр бол нэг хэсэг нь болохоор мэдээж яг саяны хэлсэн тэр цуцлагдах болсон шалтгаан буюу дайхалс өдөр одоо баярлж болохгүй гэдгийг талынхан байхад нөгөө талд нь болохоор бид нэр хэдийгээр ингээд баярлаад ч гэдэг юм уу сургуулийнхаа ой тэмдэглээд ингэж баярлах гэж байгаа ч гэсэн тэр хүмүүсийг хүндэтгэхгүй байх гэсэн үг бишээ. Ер нь бол гадуур одоо энэ усан парк тий одоо эсвэл бол ийм усаар байлдах юм фестивал бас явагдаж байна. Тэднэрийг туслаагүй зөвхөн оюутнууд дээр ингэж авч үзэж байгаа нь болохоор бас буруу гэсэн иймэрхүү бол хоёр талын одоо маргаан гэх юм уу тий сошиал дээр нэлээд хүчтэй өрнөө сэтгэлдлүүд нь ч гэсэн яг эсрэг тийм сэтгэлдлүүд бол их байсан юм байна. Тэгэхээр эцэст нь бол ямар ч байсан энэ 6 сарын 25-ныхыг бол цуцалж байгаа юм байна л да. Тэгтээ тэр усны фестивалыг бас хүмүүс нэлээд эсэргүүцэдсэн шүү дээ. Яг нэг тэр фестивал болоход хичнээн их хэмжээний ус яадаг гэнэ ашигладаг гэнэ. Тэгэд алдартнууд өөрсдийнхөө бас фэйсбүүк дээр би Чубан илживл юу вэ намартааш нэг тийм солонгос киног танилцуулж тэр киноны нэг дүрд тоглодог нэг алдартаа жүжигч юм байна. Тэр жүжигч чинь өөрийнхөө Instagram хаяг дээр нь тэг энэ зүйлийг одоо боловлох хэрэгтэй. Дэлхийд даяар тэ ус ховордчихээр одоо маш их зүйл болж байгаа чинь бид нар ингээл ус цацаал баярлаад байдаг чинь зөв юм уу буруу юм уу гэсэн нэг тийм хөдөлгөөн гэх юм оруулаад тэгээд тэрнээс хойш хүмүүс ер нь нэрээ тийм штэ тий мэдээж усны хэрэглээ бол одоо хэдэн жилийн дараа багасна хэдэн жилийн дараа гэсэн мэдээлэл ингээл тасралтуу гараал тий дэлхийн дулаар л өөрчлөгдөж явах чаа яагаад ийм баяр зохион байгуулад байгаа юм бэ гэсэн тиймэрхүү мэдээллүүд бас нэрээ өнгөрсөн 7 хоногт их харагдсан юм байна. Оюутан багт бол ер нь энэ фестивал ихэвчлэн одоо Ёнсон их сургуулийн ойролцоо Шинчуун гэх тэнд бол зохион байгуулагдаад байдаг байсан. Энэ удаа бол чамшил зүг рүү бол болох юм байна. Тэгэхээр саяны арга хэмжээтэй холбоотойгоор яг ойрхон болох байсан бол дараалаад хоёулын ээж туцалж бол магадгүй байсан бахал та. Одоо шийдвэр гаргадаг хороо дүүрэг нь бас өөр байдаг болоо. Гэхдээ оюутан багт ингээд залуу хүмүүсийн хувьд энэ бас их гоё л да. Ягаад гэвэл
Ер нь тэнд байгаа залуучуудыг хараад бүгдээрээ тийм гоё бие хаатай байна. Залуучууд найз нөхдөөрөө их ирж байгаа хоёр тал болоод ер нь нэг жилдээ бас ганц хоёр удаа л тохиолдог фестивал учраас уг нь бол хүмүүсийн хувьд бол нэлээд хүлээлттэй байдаг. Тэгээ энэ нь бол цуцлагдаагүй. Одоо оюутнуудын хувьд бол цуцлагдсан гэсэн ийм мэдээлэл бол байгаа юм байна. За баярлалаа. Хоёулаа үргэлжлүүлэн нэвтрүүлгийн хамтран ажил танилцуулъя тийм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран ажиллаж байна. За эсдийн ерхий шалгалт тэгэл бас хаасаагүй одоо 10 жилийн сурагчтай амжилт төссөн постууд нэлээд харагдчих шиг байсан. Тэг би бас өөрөө 6 сарын 14 төрсөн. 6 сарын 14-нд жийш өгч байсан л та. Тэгэл айгүй юу юм бэл шүү дээ. Нэгтэй мэл шүү дээ. Өдөржингөө шалгалт өгөөл оройн дуусаал тэгэл эсдийн ерхий шалгалт өгөнөөс сандардаг шүү дээ. Тэгсэр төрсөн өдөр дууссан. Тэгэхээр эсдийн ерхий шалгалтаас өгч байгаа залуучуудтай амжилт төсөө. За мэдээж сургууль хаана гэдэг бол хамгийн одоо ихний асуудал. Тэгээ шалгалтаа өгсөний дараах. Тэгэхээр та бүхэнд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийг бас санал болгож байна. За мэрэгчлүүдээс нь бас дурд тий. Нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл мэндийн салбарт ажиллах нийгмийн ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэрэгжилтэн, эрүүл мэндийн хоол зүй, эрүүл ахуйч, тархвар судлаач, эрүүл мэндийн салбарт ажиллах эдийн засагч гэх мэтчлэн дотроо бүр ингээд задраад маш олон төрлийн мэрэгжил болчихж байгаа юм байлээ. За тэгээ энэ сургуулийн маань гол давуу тал нь 6 сарын 28-ныг дуустал цахимаар бүртгэж байгаа юм байлээ 100%. Тэгэхээр одоо оочрлол тий одоо энэ миний оноо энэ гарцсан байж тээ намайг аваач гэгээд маш олон оочр үүсдэг байсан. Би ч гэсэн өөрөө оочрлжсэн. Тэгэхээр тийм зүйл байхгүй цахимаар гэдэг нь бол маш давуу талтай. Тэгээ гэрээсээ харж байгаа л би өссөн сургуультай ингээд энэ мэрэгжилтэн гэдэг ингээд өөх боломжтой болсон байгаа юм байна. За холбоот утасны дугаар 88 тэг 6 тэг 65 88 тэг 6 тэг 65 гэсэн дугаар холбогдорой. За тэгээ Чимбаах манаас дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх байх тийм. За тэгэхээр эрүүл мэндийн одоо хоол зүй гэдэг бас энэ ангийг бол санал болгож байна. Тэгээд эсэлтийн ерөнхий шалгалтанд хим, биологи, математик гэсэн хичээлүүдээр ер нь энэ хичээлүүдэд сайн байх юм бол өндөр оноотой 2 хичээлийн сонгоод оноогоор нь тооцчвол одоо эсэлж орох боломжтой байгаа. За тэгэхээр сүүлийн үед бол хүмүүсийн хандлага юм бол эрүүл хооллоо тий одоо ямар хоол идвэл ямар нэг шимт хичээлтэй гэд ер нь одоо гэр бүл бид нэр ярьдаг штэ нэг хүн нь эмнэлгийн чиглэлээр ч юм уу байхад бас яг тэр гэр бүлийн хувьд орчин тойрны хамаатан садан найс нөхдийн хувьд ч нэлээд тийм нөлөө одоо эрүүл байхад бол нэлээд сайн нөлөө бол үзүүлдэг гэж бодож байгаа. Тэгээ энэ ажлын байрны одоо жишээ нь чиглэлэх юм бол төгсөөд шимт хичээл судлаач, хоол зүйч, хүүхдийн хоол зүйч, эмчилгээний хоол зүйч, эрдэм шинжилгээний ажилтан гэсэн иймэрхүү ажлын байруудыг за эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд болон улсын болон хувийн эмнэлэг за тэгээд ресторан, нийтийн хоол гэдэг иймэрхүү газрууд бол ажиллах одоо ийм боломжтой байгаа. Тэгээ мөн гадаад харилцаа одоо оюутан солилцооны боломжууд бас байдаг байгаа. Энэ нь болохоор Зүүн Финляндийн их сургууль, Бүгд найрамд Солонгос улсын Сөүлийн үндэсний их сургууль, Оросын холбооны улсын Эрх үүргийн анагаахын сургууль, Америкийн нэгдсэн улсын Лома Линда их сургууль гэх мэт сургуулиудтай бол харилцаа холбоотой ажилладаг. Оюутан солилцооны хөтөлбөрүүд бас хэрэгждэг байх нь. Тэгэхээр мэдээж саялсан өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах болон одоо зөвхөн энэ мэрэгжлийг эзэмснээ одоо буйнаар бол бусад хүмүүс гэсэн их тусдын болох боломжтой гэж бол харж байна. Манай хамаатан садан донд сайхан нэг юмч гарсан шүү дээ. Би ч бөө баяр зүгээр тэр хамаатнаа л. За тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран ажиллаж байна. За үргэлжлүүлэн дараагийн постыг хүргэхээс өмнө сэтгэлээсээ уншъя. Гантлаг сонсогч маань усан борооны хажуугаар усаар тоглоод байх нь дэмий ах гэсэн. Нэр борооны улирал хэлсэн. Бараг гадаа гараад юм л үү. Гэтэ бас бороонд нэг тийм алгаагүй яваад юм байхаа. Сүгчмөг улмал айхтар болоод байх юм да гэсэн байна. Жаргалаад сонсогч маань. Тийм романс тэтгдэг хүн байдаг юм байлээ. Манай найз 20 сая төгрөг алдсан. Тэгээд шалгуулах гэсэн чинь дипломат харилцаа тогтоогүй болохоор хувийн мэдээлэх боломжгүй гэсэн хариу сонссон гэсэн байна. За Мөнх Бат Төмөр гэдэг сонсогч маань орой минь хоёроо гэсэн байна. За тэгээд очиод мөнхцөг сонсогч маань яагаад итэг юм болдоо гэж боддгоо гэж бичсэн байна. За тэгээд мөн Бусанжингүү 25 градустай бүрхэг байна. Орой минь хүргье гэж бичсэн байна. За тэгэхээр та бүхэн үдэн бас оройн мэндийг хүргэе. За тий оройн мэндийг хүргэе. Үргэлжлүүлэн дараагийн постыг хүргэе. За дараагийн пост Болор Эрдэнэ Төмөр сүх гэдэг интернет хэрэглэгч оруулсан байна. Солонгост ажил хийдэг найзтайгаа ярьлаа. Айл нүүлгдэг ажил хийдэг гинэ. Цалин сард 15 сая төгрөг. За эхнэр нь 9 сая төгрөгийн цалин авч байна гинэ. Нийлээд 24 сая төгрөг буюу $7700 орчим. Сардаа нилээ мөнгө хуримтлуулж чаддаг гинэ. Ийм байхад бүгд тийш явна гэж ажиллахыг хүсэлгүй яах вэ гэд. За тэгээ энийг хүмүүс Солонгост байгаа монголчууд маань шеэрлээд арай л худлаа ярьсан юм шүү. Ийм 15 сая 20 саяар нь бид нэр олохгүй байгаа штэ. Арай худлаа булт үсэрсэн юм шүү, бүлт үсэрсэн юм шүү гэд. Доор нь өөрсдөөс яг би тэдийг болдог ийм байдаг арай өөр штэ. 15 сая бол арай их баха гэж сэтгэл үлдээсэн
байсан л та. Тэгэхээр Солонгост байгаа монголчуудын маань хувьд үнэхээр яг бодит жишээгээр те яг үнэхээр сардаа одоо ажиллаад 15 сая төгрөгийг бид нар одоо олж чаддаг илүү үгүй илүү гэд яг анх удаага явж байгаа хүмүүсийн хувьд бол мэдээж л ингээл төсөөлөлтөй явж байгаа шүү дээ. Би ч гэсэн гадаад явахдаа тэгэл очвол их мөнгө оллоо л те ингээл мундаг сураал гоё юм төсөөлжсэн. Яг мэдээж мөрөөдөл зорилготой хүрэх нь хүрсэн. Гэхдээ тодорхой хэмжээний бодит мэдээлэлтэй байхгүй бол яг зарим хүмүүсийн хувьд бол би өөр ингээл визний газар ажиллаж байхад надад ингээл ирж уулзж байгаа хүмүүс дээс ах нь очиод ингээл 20 30 сая төгрөгийн зээл авчлаа. Би очиод ингээл 1 сарын дотор төлөөд ингээл Монгол руугаа эргэж ирнгээл тэнгүүд тэр авч байгаа зээл нь өөрөө очиод олох мөнгнөөс нь давцсан хэмжээний зээл авсан нэг хүн байсан л та. Тэгэл би хахатай тэнд ч тэгж ажиллаад олон гэвэл бас л хэцүү. Бараг нэг өдөр чи амрахгүй л ажиллах байх та. Тийм бол арай өөр баха гэж. Тэгтээ нөх хүмүүс дам яриагаар нэгэндээ хэлэхдээ ингээд жоохон нэмээд хэлчихдэг юм шиг байна. Өө би сте айгүйх болдсон штэ. Өө тэнд чи ингэж болж штэ. Тэгэхээр бас бодит мэдээлэл нэрээ хэрэгтэй байд юм болов. 15 саяг бол одоо жишээ нь Монголын цалин хэд нугалсан болох юм бэ энэ ч одоо арай л бас замбраагүй л да. Би сая юу яаж үзлээ? Тооны машинаар бодож үзлээ л да. Тэгэхээр воноор бол 6 саяын одоо эрэхтэй нь бол цалинтай байх нь өдрийн яг уу 30 өдөр бүх өдөр амрахгүй ажилладаг гэд тооцоод 200 гаргаж авдаг гүүрнээс ч хүнд ажил хийдэг хүн тэгэхээр байлаа гэж бодъё те. Тэр бол мэдээж 40 мянган монголчууд донд нэг 100 дотор ч юм уу цөөхөн ч юм уу тиймэрхүү байх магадaltaй. Тэгэхэд эхнэрийнхэн цалин бас 3 сая 6 зөвхөр хоёулаа яг одоо ийм хөдөлмөрөөсний доод хэмжээч нэг сая 900 эдтэй байгаа шүү дээ. Тэгэхэд энийг хэд нугалсан юм гэхэр бол энэ хүний хувьд бол хоёулангийн харах юм бол би арай бас яаж бодсон жоохон баримжаагүй бодчихсан болов гэж бол бодож байна. Мэдээж жоохон хүмүүс ямар нэгэн шалтгаанаар гадаадад ийм байгаа учраас гадагшаа явах зөв гэдэг мессежийг өгөхийн тулд тоо баримтыг баг зэрэг гуйлах ч юм уу те ийм бас тал энэ постууд бол байгаа юм болов уу гэж бодож байна. Би одоо өөр дээр жишээ авлаа гэхэд би өдөрт нэг 80 мянган төгрөг нэ 80 мянган вооны цагийн ажил гардаг гэсэн тухайд суралцж байгаа үед. Тэгэхээр сард гээд нэг за ажлаа 21 л орой 2 хоногт ингээ үржүүлэхээр сая 680 мянган вон болж байгаа юм л та. Тэгэхээр Монгол мөнгө рүү нэг за 4 сая хүрэх үү 3 сая гаргаад те авч байсан гэсэн үг. Харин 31 хоног бүр тасралтгүй те 31 өдөр би 80 мянган вон өдөрт аваад ажиллах юм бол 2 сая 480 мянган вооны цалин авах юм билэ. Гэхдээ яг бүхэлдээ өдөр алгасахгүй ажиллана гэдэг бол бас зүг штэ. Гэтэ яг ажиллаж байсан их ч нартай таарч л байсан л та. Буудалд ажилладаг гэд за сардаа нэг л илүү 2 амардаг гэд. Тэгээд 31 хоног гэхээр 29 өдөр тасралтгүй ажилладаг гэсэн үг. Тэгээд тэр хүмүүс манаас тодорхой хэмжээнд цааш нь далт хийж байгаа. Гэтэ бид нар чинь бас бодоод үзэхээр те тухайн улсынх нь тарифаар нь бид нар чинь зардлаа гаргаж байгаа шүү дээ. Байрны мөнгө байна. За дээрэс нийтж уу хоол хүнсний мөнгө. За Монгол руугаа буцхол бас тэгэл Монгол руугаа буцах онгоцны тээз зардалч гэдэг юм уу. Гарч байгаа зардлаа бодоод үзэхээр би бол тийм айхтар ингээл цацаал тийм бол байгаагүй. Гэхдээ яг боломжийн өөртөө болгоод байрны тэ одоо жишээлбэл энэ сарда бага болцсон байх юм бол арай бага хямд байранд ордог ч байт юм уу. Гайгүй бол арай өөрч байт юм уу. Ингээд тааруулж явдаг гэсэн саянаашаа бүр сарда 9 мөс 10 сая бол арай хүрээгүй санагдаж байна. Тэгээд нүүлгэлтийн ажлын талаар бас найзтайгаа сая холбогдож асуусан чинь 150-аас 200 мянган воноор гардаг гэж над руу явуулсан. За тэгээд бас утасны газар ажилладаг найзаасаа асуусан чинь өглөө 11-аас 8:30 хооронд ажилладаг. За тэгээд сардаа бол сая 750 мянган вооны цалин авдаг байсан. Тэгээд нэмэлтээр бол яг уцаа хэр их зарснаас шалтгаалаад бонус өгдөг байсан гэд. Тэгээд солонгосчууд ажлын байран дээр гарахад чинь бас самуушил гэдэг те одоо зуучилдаг юм байгууллага байгаа шүү дээ ажлын газар. Тэр зуучлалын газар бас тодорхой хэмжээний зардал мөнгө өгдөг ш тэрнээс унаас суудгана гэл. Яг янз янз л байдаг баг үнийн тариф нь. Гэхдээ бас хит тийм айхтар өндөр бол биш л юм шиг санагдлаа тооцоолоод үзсэн чинь. Тий, ер нь бол яг бүр байж болохгүй гэж бол хэлэхгүй. Гэхдээ энэ бол маш цөөхөн л байх гэж бодож байна. Тийм бүгд бол арай тийм биш байх. Мэдээж тодорхой хэмжээнд сайн орлого олж байгаа хүмүүс бол байгаа л билүү те. Би өөр дөр бодоход нэг 80 мянган вон за олон улсын буудалд ажилладаг байх нэг 100 мянга за өдрийн 100 мянга дээд л нэг 120 мянган вооны буудалд ажиллаж исэн баг. Гэхдээ тэр чинь бас нөө байнгын биш. Тэнд нь байнгаар нь ажилладаг хүмүүс бол арай өөр л баг л та. Тэгэхээр нэг тэр үнэлгээнээс шалтгаалаад арай өөр болт юм билээ. За үргэлжлүүлэн дараагийн пост өргөе те. За дараагийн постыг болохоор миний 2016 оны 7 сард оруулж исэн пост байгаа. Би энэ постыг өөрөө яг биччихснаас санаад одоо хайгаад тэгээд танилцуулж байгаа. Ягаад гэвэл сая амралтын өдрөөр санаж байна. Одоо ийм арт руу ороод за тэгээд юм худалдаж аваад одоо гарах орой нэг тийм хэрэг гарсан л да. Тэгээд харахад бол ойчр нь үнэхээр их бас нөгөө найзын төрсөн өдрөлөө очих гээд тэгээд ингээд ойчрлсан ч ингээд уг нь бол маш олон касс ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр кассуудыг ингээд ойчрлсан гэсэн ингээд бүр маш урт очир үсээд
яалчгүй тийм ачааллын орой нэг ажилд хараад тийм цаг байсан юм байна. Тэгээд миний яг энэ пост онцлох гэдэг нь болохоор тухайн үед болохоор 16 оны 7 сард EMRT салбар бол Монголд нээгдэжсэн. За тэгээд Монголд аятайхан үйлчлэг хямд дунд 5 тухтай орчин бүрдсэн дэлгүүр нэгдсэн цаашаалтайч 2 өдрийн дотор 400 сая вон Солонгос улс руу гараад явцдаг. Энд байгаа хичнээн хүн эдэн сар хөлсөө уурсгаж илгээсэн мөнгө илээ гэдээ би пост оруулж ирсэн л да. Тэгээ одоо бодохоор яг бид нар Солонгос улсыг бол маш их ярьдаг шүү дээ. Бид нарт ингээд байртай болгодог ч юм уу. За бусад байдлаар айл амьдралаа дэвшлүүлэх боломжийг олгож байгаа гэдэг. Одоо ч гэсэн ер нь бол хүмүүс визэндээ очирлоо шөнө оройгүй одоо дугаар авах гээд тийм. Би өнөөдөр хүн бичсэн чинь 8 сарын 25 хүртэл жишээ нь 3 сарын виз мэдүүлэхэд очир байхгүй гэж хэлжсэн л да. Тэгэхээр ямар их хүмүүс гарч байгаа тэр хэмжээгээр яг Монгол руу валют оруулж байгаа гэднэр ярьдаг. Нөгөө талаараа одоо энэ хажуугаар сүлжээ дэлгүүрүүд бас маш их болсон тийм. Энэ болгоны эргээд Солонгос руу гарч байгаа мөнгө нэхэр бас маш их хэмжээний мөнгө гарч байгаа. Тэгэхээр бид нэр зөвхөн Солонгос улсыг Монгол руу мөнгө оруулж ирэх бид нэр ажил хийгээд мөнгө оруулж ирж байгаас гадна бид нэр эргээд бас Солонгос улсад маш том буян үлдэж байгаа тийм. Энийг бас дурддаг баймаар байгаа байхгүй. Яг дүнгийн хэрвээ харьцуулаад гаргах юм бол магадгүй энэ дэлгүүрээс дамжаад гарч байгаа мөнгө бол маш их л байх гэдэг юм л да. Тэгэхээр энэ талаар нэг бодмоор санагдсан. Дээр тэр их хойчрыг хараалаг надад төрсэн сэтгэлээр Солонгост байхад миний бодож байсан зүйлэнгүүд бид нэр воно цуглуулаад хичээгээл ингээ явуулж яадаг. Тэнгүүд дэлгүүр нэгдэг буцаагаад тэр их мөнгө гараа авчдаг гэхээр нэг жоохон их орондоо валют оруулж байна гэж боддог. Одоо ганц бахарах гэдэг зүйл нь тэр штэ. Тэгэхээр нэг талаараа жоохон харамсал гэх юм уу тиймэрхүү бодол төрж ирсэн. Тэгээд одоо бол салбарууд нээгдээд за тэгээд үйлчлэгний соёл ч гэдэг юм уу сайн сайхан зүйлүүд бол нэлээх байгаа. Нөгөө талаар бас мөнгөний урсгал дээр байгаа. Олон хүнийг бас цалинжуулж байгаа ч гэдэг юм уу давуу талууд байгаа. Бас сул тал ч гэсэн байгаа болов гэдгийг бас нэг үнцгийн зарим удаа дурдж ямаар санагдлаа. Нэг ийм нийтлэл байсан. Би анх яг радиод ажилд орж байхдаа л орчуулж байсан баг. Солонгост хамгийн их хөрөнгө одоо мөнгө оруулдаг жуулчид гэсэн чинь монголчууд нэгтж ихсэжсэн л да. Тэр нэг богинохоо Солонгос нийтлэлсэн. Тэгээ монголчууд маань очиод бас нэлээх худалдаа авалт хийдэг юм бэлээ. Би өөрөө аялал жуулчлалын удирдлагаар сурж байхад бас Солонгостыг эмчилгээний чиглэлээр бас монголчууд маань их мөнгө оруулдаг юм байлээ. Очиод одоо хагалгаанд орох те бие өвдөх тэг яг нөгөө зорих газар нь бол ерөн дийлэх надад Солонгос руу зорж эмчилгээ хийлгдэг. Гэхдээ тэр бол маш хэмжээний зардал зарцуулна шүү дээ эмчилгээ хийлгэхэд. Тэргээрээ бас манай монголчууд эхний 5 дотор байсан. Тэгээд эхний баг нэгт бол арай биш байсан баг. 2 3-т байсан санагдчихэв. Тэгэхээр манай монголчуудын хувьд бол үнэхээр Солонгос тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт нь бол үнэн. Тэгээд EMRT-ийн хувьд ч гэсэндээ одоо ингээд шинэ салбар нээгдэж байна гэдэг нь өөрөө бид нар тодорхой хэмжээний тэр одоо Солонгосчуудын хувьд Монгол улсаас ашиг олоод байгаа шүү дээ тийм. Тэгээд ийм нийтлэлийг бас орчуулж исэн Монголд одоо зах зээл нь айгу боломж юм байна. Тэрнээр ингэсэн байсан л та. Маш жижигхэн одоо баг хүн амтай мөртлөө зах зээлийн хувьд бол маш одоо боломжтой тий. Одоо гадаадын айл улсын ч үеийн бизнес хийхийг хүсдэг тийм хүмүүс байх юм бол Монголыг зорих юм бол боломж бол аюух байна. Энийг харцсан байна гэсэн нэг юм богинохоо нийтлэг уншижсэн. Тэрэн дээр Монголд очиод одоо бизнес хийх юм бол ер нь л амжилттай хүрнэ. Яг бол тийм олон төрлийн бизнес байхгүй байна л да. Тэгэхээр гаднаас одоо Монголд ороогүй нэг шинэ бизнесийг оруулаад ирэхэд л тэр маань өөрөө тодорхой хэмжээний орлого, ашиг орлого олох боломжтой байна. Тэгээ алсын хараатай, тэгээ бизнес тал дээр чадвартай Солонгос залуучууд маань очиж бизнес хийгээрэй гэсэн. Тэр нийтлэл гэхээр хаашаа зүгээр юу байсан? Нэг Солонгос хүн л яг Монголд те нэг төр ирсэн юм шиг байгаа. 103 сарда ирсэн юм уу яасан амралтын үеэрээ ирээд тэгэл яг Монголын эдийн засгийн зах зээл өөрөө тийм мэргэжлэрээ ажилдаг. Тэгээд харсан зүйлийг юм богинохон одоо нөгөө юу гэдэг сайтуудын нийтлэл бичдэг. Тэрнээр оруулсан байсан л та. Ер нь эмнэлгийн чиглэл байгаа тийм хүмүүс бол маш хэмжээний өндөр үнэтэй хагалгаа хийлгдэг ч юм уу. За тэгээд Монгол руу нислэг нислэгийг болохоор алтан зам гэж нэрлээ тийм Gold Way гэж яриад ах шиг байсан. Тэгэхээр бид нар ч гэсэн бас энэ замаар нислэг үйлдмээр байж тэгээд компаниуд нь өгсөл гаргаж байгаа тухай мэдэн дээр бас дурдж байсан. Тэр иймэрхүү зүйлүүд бас байгаа. Тэгэхээр хоёулаа хамтран ажиллаж байгаа мэдээлэл үргэлээ тийм. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүгөө бүтээ хүлэг рестэ содгон хамтран ажиллаж байна. За гадаад байгаа монголчуудын хувьд бол байр бас нэлээд чухал. Миний хувьд ч гэсэн чухал байсан. Тэгэхээр байртай холбоотой мэдээллүүдийг бас та бүхэндээ хүргэж байгаад аюу баяртай байна. За тэгээд хүлэг рестесийн давуу тал нь 100% бүрэн цутгамал. За сүүлийн үед газар хөдлөлтөд холбоотойгоор ер нь хүмүүс нэлээд бүрэн цутгамал байр нь тэр сонирхолтой болсон баг шүү гэлээ. За тэгээд цэвэр агаарт сургууль цэцэрлэг үйлчлэгээний талбай төвлөрсөн автобусны буудлал авто тээврийн төвтөг ойрхон гэж байгаа. За тэгээд хувь эзэнгийн хугацаанд 2 жил байгаа юм байлээ.
Тэгээд нэг давуу тал нь бас бартерт хараа машин орон сууц газраа бас оруулах боломжтой юм билээ. Тэгээд мэдээж яг тултал нь бүх мөнгөө цуглуулад бас ирч чадахгүй сонсогчд маань байж бодож. Тэгэх юм бол машин байдаг юм өөрийнхөө үйл хөдлөх хөрөнгийг оруулаад бартерт бас боломжтой байгаа юм лээ. За олон утасны дугаар 99.6 4050 99.6 4050 гэсэн дугаарлаа холбогдорой. Facebook хаяг нь хүлэг резиденс борлуулалт гэсэн хаяруу та бүхэн мань ороорой. За бид бас Facebook хуудсын сэтгэл хэсэгт оруулчих. За тэгээд Сүхбаатарын талбаас бол 9.8 км бол зайтай байгаа. Мэдээж шинэ хотын захиргаа ч юм уу бусад газрууд бол ер нь яарм руу бас төвлөрч байгаа. Тэгэхээр шинэ хотын захиргаанаас бага зэрэг яваад хан уул дүргээ нэгдсэн имлэг гэж байгаа. За мөн 63 дугаар сургуулийн хажууд байрлах хүлэг резиденц бол одоо имлэг сургуультай бол ямар тач ойрхон байрлаж байгаа. Тэгээд түрүү хоёлоо бас цалин яриад мөнгө нэлээд бодсон шүү дээ. Тэгээд энэ дээр би бас одоо метр квадратынхаа үн болон вон руу шилжүүлж бодсон байгаа. Тэгээд 4369 метр квадрат 2 өрөө байрыг та одоо Солонгост ажиллаж амьдарч байгаад авъя гэх юм бол одоо энэ үн нь бол 37 сая 668 мянга болох юм байлээ. За тэгээд 2 жил төлнө гэж тооцоолох юм бол сардаа сая 569 мянгаыг төлснөөр та 2 жилийн дараа байртай болох боломжтой. Эхнэр нөхөр 2 жишээ хамт ажилтдаг байлаа гэхэд одоо төсөөлөө тий. За 2 өрөө байртай 43 м квадрат байртай болъё гэхэд хоёулаа сая 500-ыг нь ийшээ төлчихье. Одоо үлдсэн сая байна уу? Бас дахиад сая 500 байна уу? Тэрнгүүр нь хоолундаа идээд ч юм уу ингээд ажиллаад амьдрий гэд иймэрхүү төлөлгөө гаргаад 2 жил зүтгэжхэд бас юм боломж байшгүй гэж надад бол бас харагдсан л да. За тэгэхээр та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг саяхан хүлэг резиденс борлуулалт гэсэн хуудас руу ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүгөө бүтээх хүлэг резиденс отхон хамтран ажиллаж байна. За тэгэхээр үргэлжлүүлээд хоёлоо одоо баланс гэмэл ярьж амжих нь тий. Тийм байна тий. За тэгэхээр өнөөдрийнхөө тоглоомыг тоглолт өгөл өндөрлөх нэ. Өнөөдөр ч миний их тий. Таны хэлж. За тэгэхээр баланс гейм болохоор Солонгостой залуучууд за эхнэр нөхрөө ч гэсэн ер нь бол одоо хосууд бас хоорондоо тоглодог. Өнөөдрийн асуултын хувьд гэх юм бол баг тэр тал руугаа болов гэж бодож байна. Та үлдсэн амьдралынхаа турш одоо нөхөр болоод одоо эхнэрийнхээ өгүүлгийг сонсоод ингэж амьдрах уу тий. За эсвэл эхнэр болоод гэртээ суугаад гэрийн ажил хийгээд амьдрах уу гэвэл алийг сонгох вэ гэсэн юм асуулт байна. Эхнэр болоод гэртээ ажил хийхгүй мүү тий. Тий ажил хийхгүй амьдрах. Тэгээс бөгөөс нөхөр болоод одоо эхнэрийнхээ өглөх ч юм уу тий иймэрхүү зүйлийг сонсоод одоо амьдрнаа гэсэн. Эхнэр нь заавал өглөө байх юм байна тий. Тий. Нөтх нь одоо эхнэр нь болчлоо гэхэд заавал гэртээ байх юм байна тий. За бас тийм байна. Ямар бүрхэг. За тэгвэл би эхнийхээ сонгоо. Би нөхөр болоод тэгээ өглөө эхнэрээ зохицуулж чадна гэж бодож байна. Би өөрөө өглөө битэр гоё уучраа олчихгүй. Тэгээ би гадуур ажил хийгээл хоёул хамтдаа сайхан амьдарч байна. Тэгээд жишээ нь өглөөр чи яана гэсэн өөдөөс нь яана гэсэн бас өглөн гэсэн үг. Би айгүй сайн сонсогч өглөхийг сонсон. Ер нь өглөж байгаа чинь бас нэг учир шалтгаантай байдаг юм санагддаг шүү дээ. Бас нэг учир шалтгаангүй өглөдгөө байх л та. Нэг болж бүтггүй болол өглөж байгаа л. Тэгэхээр тэрийг сонсоол те зохицуулаад ярилцаал ярьж байгаа дэ хэр баргийн хүнтэй л учраа олцож байгаа л үүдээ яриагаар бол гайгүй гэж бодчих. Тэгэхээр яг энэ дээр бас нэг солонгос гэр бүлүүдийн онцлог баг зэрэг харагдаад байгаа. Нөхрүүдийн хувьд болохоор үүрэг хариуцлага нэлээд өндөр байдаг. Ихэвчлэн эхнэрүүдийн хувьд бол гэртээ суугаад хүүхдүүдээ хараад гэрийн ажлаа хийхэд бараг ингээд юун зориулагдаад тий. Одоо жоохон сүүлийн үеийн залуучууд нь гайгүй болж байгаа ч гэсэн өмнөх нь гэх юм бол одоо яг тиймэрхүү нэг өөрсдийн дүрээ авчдаг. За тэгээд нөхрүүдийн хувьд гэхэд одоо жоохон амьдрал болохгүй зүйл байх юм бол маш их тэрнээсээ бас дарамт авдаг тий. Ажлын стресс нөхөр одоо эхнэрийн бас стресс гэдэг юм уу иймэрхүү зүйлүүдийг бас авдаг байх магадaltaй байна. Тэгээ та алийг сонгож байна. За би болохоор яг манай эхнэрч нэг өгүүлж байдгүй маа уг нь гайгүй. Юу таны эхнэр дээр яг биш яг жишээ нь өгүүлдэг эхнэр дээр байна. Би тайлбар хэлж байгаад нөө юу нь болохоор би гэртээ ерөөсөө суугаагүй ер нь хитэн жилч бас юм мэдэхгүй байна л да. Тэгэхээр нэг хэсэг зүгээр сууж үзэх тийм сонирхол байна. Одоогийн байдлаар сонирхол тэгж гэхдээ удаан тэсэхгүй байна. Галууч авахдаг л. Би бас яг гэр амьтай гэртээ байхгүй. Тэгтээ тэрнээс гадна олон төрлийн юм хийх нь намайг бас ад жаргалтай болдог болохоор жоохон гэртээ удаан байвлцах байх. Харин би чи ингээл Монголд жишээ нь ажил хийдэг байж байгаа л яг нөгөө солонгосын виз гараад одоо ажилласаа чөлөө аваад шууд яваад өгсөн. За Монголд ирэхдээ би бас 4 хоноо л яг энэ ажилдаа орсон ч юм уу. Ер нь нэг ажил солонгост байх чинь тэгээд 2 өдөр дараалж амрах нь ховор байсан. Ихэвчлэн одоо нэг л өдөр амардаг ч юм уу. Иймэрхүү хэмнэлээр явж исэн учраас надад яг тэр удаан хугацаагаар амарна гэдэг одоо өөр шиг амрах ч гэжтэй гэрээ ажиллахаар бас амрахгүй ч юм уу. Гэрээ ажиллаж бол амрах болно шүү дээ. Зөндөө юм. Сүгчмэг сонсогч маань нөхөр болноо эмэгтэйчүүдийгээ сайн ойлгоод амьдрахад
яваад болох байх оо гэсэн мэ. Харин би бол сайхан жаргаагаа л авч нэг тийм амар. За сөгчмг манаас нөхөр за сэтгэл нь доошилжшвал нөхөр болно. Энэ саяны байсан сэтгэлээ сараа өчигдөрч яршиг гэртээ ажил хийхгүй өглөөлж байснаас гадуур тэнснэн дээрээ гэсэн байна. Ламжав дашмаа гэртээ суухыг сонгоноо ажил хийгээд залхаж байна гэсэн. Очрод мөгцөг гэртээ суух гэрээ ажил сайхан гэж бас бичсэн байна. Яг одоо юуных нь болохоор гэж бодож шүү. Бид нэр жишээ нь эмэгтэйний эрэгтэйний үнцгээс харахаараа эмэгтэй хүмүүс гэртээ амарж ийн гэсэн байдлаар харагдаад одоо эмэгтэйчүүд нь болохоор тэнжина гэсэн бас байдлаар харах ч юм уу тийм бас зүйл ажиглагдлаа. За Аяркагийн сонсч хүн өглөөд л цайгаа хуваа ууж насыг барсан дээр хөө гэсэн байна. Тэгэл өглөн гэдэг ч угаасаа тэгэл байх юм шүү. Байхгүй юу? Ойлоо өнөөдөр их ярьсан шүү. Цаг хитэрсэн байна. Видеогоо яриаг байхад л цаг хитэрсэн. За тэгэхээр нэвтрүүлгийн өндрөд өндөрлөө. Бид гуравтаа хамт байсан бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургууль, за мөн ирээдүгөө бүтээх хүлэг рестэ судхан хамтран ажиллаа. Маргааш өдөр Дэлхийн монголчууд нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай. Бүгд оройг сайхан өнгөрүүлээрэй. За түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч ирээдүгөө бүтээ хүлэг резиденс. Борлуулалтын албаны утас 99 6 40 50 88 63 49 49. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургууль 6 төрлийн мэргэжлэр эсэлт авч байна. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүд гээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна.